Сайн байна уу? Links Tower-т байна. Өнөөдрийнхөө бичлэгээр болохоор та хинтээ гэрлэх вэ буюу таны гэрлэх хүний талаар мэргэлж үзэх байгаа. За бүлэг сонголтын хувьд маань 3 ширхэг цэцэг тавьж өгсөн. Эхнээс нь 1 2 3 гэд дугаарлаад сонгох байгаа шүү. За сонголтын дээр зөвлөгөө өгөхөд бол нэг айхтар хэтрүүлж бодоод авах шаардлага бол ерөөсөө байхгүй, аль болох нүдэнд чинь хурдан туссан эсвэл мэдрэмжээрээ алинд нь илүү их татагдж чинь тэр бүлгээ сонгоод ороод ирэх нь ер нь бол зөв. Бас яг нэг л бүлэг сонгоод үзэн гэсэн яг тийм хориглох заалт ч юм уу тийм ойлголт бол ерөөсөө байхгүй байгаа шүү. Та хэрвээ 2 бүлгийн донд эргэлзээд байвал хоёуланг нь ч гэсэн сонсоод үзэж болно. Аль нь танд таарч магадгүй болохоор за тэгээд бүлгээ сонгоод ороод ирээрээ. Timestamp буюу цагаар хуваацсан байгааг та description болон comment хэсгээс шууд ингээд тоонууд дээр нь дараад ороод ирэх боломжтой байгаа шүү. Сайн байна уу? Links Tower-т байна. 1-р бүлгийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. За эхлээд хэдүүлээ та хэдийнхаа одоогийн хайр дурлалын байр байдал нь яг ямархуу байна вэ гэдэг талаар яг energy check хийж харах байгаа. За тэгээд харсан чинь энэ бүлгийг сонгосон хүмүүсийн дийлэнх хүмүүс маань магадгүй маш тийм ойлгомжгүй харилцаанд байгаа ч юм уу эсвэл тийм ядаргаатай яах гээд байгааг мэддэхгүй харилцаанд орцсон яваад байгаа болов уу гэж бодлоо. Тэрэн дээр нь нэмээд яг хайр дурлал гих хүсэл чинь уг нь бол ингээд амар их мөртлөө яг магадгүй буруу харилцаанд байгаагаас болоод эсвэл буруу хүнтэй байгаагаас болоод яг бүрэн бүтэн потенциалаараа хайраа илэрхийлж чадахгүй байгаа гэж бол гарч ирж байна. Нэг үгээр бол яг дотроо юу мэдрээд байна. Тэр сэтгэл хөдлөлөө гадагшаагаа илэрхийлэхдээ нэг бол дутуу, нэг бол илүү маш юм тэнцвэргүй байгаа байр суурьтай бол байна. За тэгээд хэрвээ энэ танд таарч ивэл энэ таны групп мөн гэсэн үг. Болохоор таны гэрлэх хүний гаднах дүр төрхийн талаар харж үзлээ. За хамгийн түрүүнд орж ирж байгаа мэдээлэл маань болохоор энэ хүн маань магадгүй үеийн хүмүүсээсээ арай илүү тийм нэг бол хөгшин царайтай, нэг бол арай бүр тийм амар хүүхчиг царайтай гэх юм уу. Яг тиймэрхүү дүр төрх бол орж ирж гин. Ерөнхийдөө бол та энэ хүнтэй магадгүй анх уулзахдаа ч юм уу энэ хүн надаас ах байж магадгүй юм байна да. Эсвэл энэ хүн надаас дүү ээж магадгүй юм байна да. Энэ хүн надаас ингээ ихч байж магадгүй юм байна да гэсэн тиймэрхүү бодлууд бол нэлээд их төрөх байх гэж бодож гин. Гаднах дүр төрхийн хувьд ерөнхийдөө бол маш тийм сүрдмээр сүрлэг баг зэргийн тийм бараан хувцасалдаг хүн байж болно. Миний бодлоор энэ хүн аль хэдийн стил имиж олцсон хүн гэж бодож байна. Нэг бол хитрхи амар чөлөөт хувцасалдаг. За нэг бол ямар ч цаг үед ингээд албан хувцас өмсдөг гэж орж ирж байгаа мэдээлэл бас байна. Тэгээд энэ хүний ягд чим яг үсний засалт нь бас бусдаас ингээ баг зэргийн өвөрмөц онцгой гэж орж ирээд байна л та. Үсний өнгө нь өөр гэхээс илүүтэйгээр үсний хэлбэр нь жоохон тийм өөр байж магадгүй. Ерөнхийдөө энэ хүн маань бусдын жишгийг нэг амар дагаад байх туртай хүн бол биш. Аль болох ингээд өөрийнхөө стил имижээ бүрдүүлээд явах туртай хүн. Тэгэхээр энэ хүн маань нэг бол амар урт устай байж болно, нэг бол амар богинохон устай, нэг бол буржгаар гэдэг ч юм уу. Тиймэрхүү байж болохоор байна. Тэгээд энэ хүний гаднах дүр төрхийн нэг онцлог зүйл нь болохоор энэ хүнтэй зүрсэн хүн болгон эргэж хардаг гэдэг ч юм уу. Тэг яг нэг тийм амар өвөрмөц дүр төрхтэй байх боломжтой байгаа юм л да. Гэхдээ ерөнхийн энерги нь бол энэ хүнээс маш олон хүн тийм сүрдэж айдаг байж болно. Энэ хүн яг тийм босс дарах шиг харагддаг. Эдэлж хэрэгжилж байгаа хувцасны загвар магадгүй машин гэдэг ч юм уу те.
зүүж байгаа цаг нь гих мэт зүйлс бол одоо бусад хүмүүс одоо нэг бодлын амар лаг харагддаг ч гэсэндээ хүмүүс ер нь бол баг зэргийн сүрдэх гээд байгаа тал гэдэг. Энэ баг ингээд усын хурлын гишүүн юм биш үү те гэж яг тиймэрхүү байдлаар хардаг байх боломжтой. За одоо болохоор энэ хүний дотоод зан чанар талаас нь авч үзсэн чинь яг үнэндээ энэ хүн маань маш залуу сэтгэлгээтэй хүн байна. Маш залуу сэтгэлгээтэй аль болох ингээд шинийг илэрхийлж явдаг, шинийг олох гэж явдаг, шинийг нээх гэж явдаг. Бусдыг ч гэсэн урайлан дуудах одоо тийм удирдах чадвар нь маш сайн гэх юм уу? Энэ хүн ерөөсөө хөгшөрхийг хүсдэггүй гэж орж ирж байна л та. Энэ хүн яг тийм үргэлж залуугаараа байхыг хүсдэг, үргэлж ийм эрч хүчтэй байхыг хүсдэг бөгөөд энэ хүнд өөрийн гэсэн тийм хоббинууд байгаа. Яг ч надад нэг тийм юм цуглуулдаг хүн байж болно гэж орж ирээд тах юм. Зоос цуглуулдаг ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар тийм нэг цуглуулгатай за зүгээр үнэт чулуунууд байж болно. Дээр үеийн тийм антик гэтлүүд гэж бас ягаад ч юм яг тэгэж орж ирээд байна. Энэ хүн маань өөрийн гэсэн хобби сонирхлууд нэлээд ихтэй, нэлээд их зүйлийг чаддаг хүн байх гэж бодож байна. Мөн энэ хүн маань маш тийм шудраг хүн. Ерөөсөө энэ хүн болон энэ хүний эргэн тойрны энерги нь маш тийм шудраг ястай холбоотой байдаг гэх юм уу? Энэ хүн хүмүүстэй ялгуурлан гадуурхаж харьцдаггүй. Яг л адилхан хүн юмчин гэсэн байдлаар бол харьцдаг. Тэгэхээр энэ хүн бас одоо юу гэдэг ажил карьер дээр гэдэг ч юм уу. Хин нь илүү сайн харьцаж гин, хин нь илүү муухай харьцаж гин гэдэг талаар их амар тэгж анхаарал хандуулад байхгүй. Яг энэ хүний хувьд яг юу чухал вэ гэхээр зүгээр тэр ажил нь яг бүрэн гүйцэд явж гинөө гэдэг л чухал. Тэрнээс биш хин илүү одоо юу гэдэг кофе авчирч өгч гин, хин илүү бэлэг өгч гин, хин илүү одоо юу гэдэг пялдганаад байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлыг ерөөсө хардаггүй. Энэ хүн бас бусад хүмүүсээс мөнгө авах, бэлэг авах ч юм уу. Тиймэрхүү тал дээр баг зэргийн нэрлэхүү хүн байж болно. Өөр орж ирж байгаа мэдээлэл гэвэл энэ хүн альваад одоо маш тийм нухацтай ханддаг хүн байна л да. Хэдий ингээд амар тийм фаны тий амар их одоо инээдэг гэдэг ч юм уу. Эсвэл амар их жоок хийдэг байж болох ч гэсэндээ яг үнэндээ энэ хүн маань бодит байдал дээр цагаа тулахаар чухал хэрэг болонгууд энэ хүн одоо маш тийм чухалчилж авч үздэг. Энэ хүн тийм хайн хандахгүй, хөнгөн хуумгай хандахгүй яг ажил карьер хайр дурлал байсан ч гэсэндээ энэ хүний бүх хийж байгаа үйлдэл нь одоо маш урт удаан хугацаанд бодсны тийм үр дүн байх болно. Тэгэхээр энэ хүн ажилласаа гарыг гээд гарч байвал нэг өдөр зүгээр гармаар санагдаад гарцсан гэсэн үг биш. Энэ хүн маш олон зүйлийг эргцүүлж үзсний үндсэн дээр яг тэр ажлаас гарч байгаа. За хайр дурлалын харилцаанд орё гэж бодоход те үерхий гэж хин нэгнээс асуусан ч гэсэндээ тэр хүн үүнийг бол одоо маш олон талаас нь аль хэдийнэ бодоод амжчихсан тийм хүн байна гэсэн үг. Тэгэхээр энэ хүн үгэндээ маш үгээ ер нь бол маш цэгэндэг, үйлдэл нь ч гэсэн одоо маш тийм нөлөө болох үйц байдаг гэх юм уу. Ер нь бол одоо маш тийм чухал аа л гэсэн үг. Нэг гим нь болохоор яг энэ хүн өнгөрсөн болсон үйл явдлуудаа амар тод санаад идэг гэж гарч ирж байна л да. Эсвэл өөртөө хэрэггүй болсон зүйлсээс салахтаа баг зэргийн тиймэрхүү чаддаггүй. Баг зэргийн өөр дээрээ ажиллаагүй ч гэж тий. Өөр дээрээ ажиллахдаа баг зэргийн баг цаг зав зарцуулсан болов уу гэж юу нь бол харлаа. Тийм ч болохоор энэ хүн одоо хүртэл ингээд өөрийнхөө өнгөрсөн дурсамжууд болон сэтгэлийн шархуудтай ажилласаар байгаа гэж юу нь бол гарч ирж байна л да. Тийм ч болохоор энэ хүнд миний бодлоор яг дахиад одоо тийм ангаалт идэгээлт
хэрэгтэй байна гэж харж байна. Гэтэ энэ хүн маань энийгээ ерөөсөө олон нийтэд гаргадаггүй. Аль болох ингээд бусдад одоо өөрийгөө хүчтэйгээр мэдрүүлэх гэж үздэгээс гадна энэ хүн угаасаа л тийм хүчтэй харагддаг гэж бол харагдаж байна. За одоо болохоор та хоёр хизээ яаж уулзах вэ гэдэг тал дээр харъя л да. За энэ бүлгийг сонгосон хүмүүсийн маань хувьд болохоор энэ хүнтэй аль хэдийн уулзраад танилцчихсан үерхэд явж байгаа байж болох уу зайна. Энэ хүнтэй аль хэдийн аз жаргалаа бүтээж гисэн илүү том зүйл рүү тэмүүлж яваа хүмүүс байх боломжтой. За дийлэн хүмүүсийн хувьд маань болохоор энэ хүн таны хувьд одоо маш тийм шинэ хүн байх болно. Та энэ хүнтэй гадаадаар аялж байгаад ч юм уу эсвэл ямарваа нэгэн байдлаар ийш тийшээ явж байгаад уулзалтах боломж бол маш өндөр байна. За бас ажил хэргийн талаар уулзалтах бол маш өндөр байна. Ажил хэргийн холбоотойгоор гэсэн үг. За магадгүй одоо нэг ивент дээр очиод олон талаас олон байгууллага цуглараад гэдэг ч юм уу тэгээд хоорондоо танилцаад тиймэрхүү байдлаар танилцах боломжтой. За эсвэл ажлын ярилцлага эсвэл таны шинэ орж байгаа ажилч чинь энэ хүн байж болно. Эсвэл таны одоо байгаа ажлын газар ч гэсэндээ энэ хүн бас байж болох уу харагдаж байна. Энэ харилцаа ерөнхийдөө маш тийм сүнслэг байдлаараа холбогдсон харилцаа байх боломжтой. Мэдрэмжүүд нь маш өндөр бөгөөд энэ харилцааг яг бүтээхийн тулд туулж давж гарах зүйлс нь бас бага зэргийн хүндрэлтэй санагдаж болох үйс маш их саад бэрхшээл гарч ирнэ. Гэхдээ үүнийг туулж даваад гарч чадах юм бол энэ хүнтэй яг амар гоё хүсснээрээ хормоо игээд хүсснээрээ гэрлээд дараа нь одоо маш юм гоё гэр бүл зохиогоод явах боломжтой харилцаа байна гэж миний зүгээс бол харж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол маш гоё харилцаа байна. Гэхдээ энэ харилцаа таны амьдралд ойрын хугацаанд орж ирэх яриа болоогүй болов уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр хин тал талдаа тийм асуудалтай харилцаатай яг одоо оролцсон байж болох ууц байна. Тэгээд өөрөө өөрсдөн дээр ажиллаж одоо хувь хүмүүсийн хувьд өсөлт дэвшил гаргах зүйлс бас дутуу байгаа болохоор эдгээр зүйлс эхлээд явагдаад дуусаж байж ерөнхийдөө бол нэгнтэйгээ уулзах боломж нь нэгдэх болов уу гэж бодож байна. За тэг хизээвэ гэдэг тал дээр асуухад бол за энэ Oracle-оос гадна миний мэдэрч байгаагаар ойрын 2-3 жилийн дараа ч юм уу эсвэл яг үнэндээ тэрнээс ч удаан байж болох ууц байна. За яг одоо бүр дэтэлний авч үзэг гэвэл энэ дээр харж байгаачлан үхрийн ордны үйлрэл буюу 4 сараас 5 сарын хооронд уулзалтах боломжтой. За бүр амар хурдлаа гэхэд зарим хүмүүсийн хувьд маань яг үнэндээ 2-7 хоногоос 2 сарын дараа эсвэл дотор бас уулзалтах эсвэл танилцах боломжтой байна. За өмнө нь ингээд таньдаг байсан хүмүүсийн хувьд маань бол яг энэ цаг хугацаа одоо юу гэдэг нь дахиж уулзалтах ч юм уу яг тиймэрхүү цаг хугацааны хувьд боломжтой гэсэн үг ээ. За одоогоор яг нөгөө асуудалтай байгаа харилцаатай байгаа хүмүүсийн хувьд маань болохоор энэнээс бага зэргийн удаад миний түрүүний хэлжсэн цаг хугацаа шиг хэдэн жилийн дараа байж болно гэсэн хариу ерөнхийдөө гарч ирж байна. За бичлэг маань бол энэ хүрээд дуусч байна. Товч бөгөөд тодорхой байсан байх гэж найдаж байна. Тэгээд нэмэлтээр маань болохоор энэ хүний хайрын хэлийг нь харж өгнө. Тэгээд та хоёр өөрсдөө хоорондоо хэр нийцэх вэ гэдэг тал дээр харж өгнө. За нэмэлтээр бас одоо маш сонирхолтой асуулт оруулж өгсөн нь та хоёрын хоорондын одоо тал талын гэр бүлийн хоорондоо хэр нийцэх вэ гэдэг талаар харж өгч байгаа шүү. Бичлэгийг маань цаг зав гаргаад үзсэн баярлалаа. Баяртай дараагийн бичлэгээр уулзъя. За сайн байна уу? 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань тавтай морил. За өнөөдрийнхөө сэдвэр болохоор та хинтээ гэрлэх вэ гэсэн одоо маш тийм сонирхолтой сэдвэр мэргийг бол хийх гэж байна. За хамгийн түрүүнд та хэдийнхээ energy check буюу
та хэдийн маань хайр дурлалын амьдрал яг ямар байгаа вэ гэдэг талаар харах зорилготой. Тэгээд энэ мессеж маань танд таарч ивэл энэ таны бүлэг мөн гэсэн үг шүү. За Ace of Wands-аас харах юм бол та хэд маань яг одоогоор хайр дурлалын амьдралдаа маш идэвхтэй байж болзошгүй. Маш олон хүмүүстэй чадалж байгаа байх, маш олон хүмүүстэй болцож үзэж байгаа болов гэж бодож байна. Ерөнхийдөө бол за би ч ер нь нэг хэнийгч нэг найраад авчиндөө гэсэн яг нэг тиймэрхүү одоо маш гоё тийм гал энергитэй байна гэх юм уу. За хэрвээ энэ танд таарч ивэл одоо таны гэрлэх хүний чинь гаднах дүр төрхийн талаас нь эхлэе гэж бодож байна. За энэ хүн маань болохоор ерөөдөө баг зэргийн тийм агаарын ордны хүн шиг харагддаг юм уу, ингээд байнга хуураад явж идэг хүн гэж хэлж болно. Магадгүй одоо юу гэдэг нэг тогтсон стил байхгүй, яг тухайн үедээ юу хиймээр санагдсан тэрийг ичдэг, тухайн үедээ юу өмсмөр санагдсан бас тэрийг өмсчдэг, яг тийм төрлийн хүн байх боломжтой. Энэ хүн чөлөөт хувцалдаг байж болно, албан хувцалдаг байж болно. Ерөнхийдөө яг тухайн үеийн нөхцөл байдалд маш сайн тийм дасан зохицох чадвар өндөртэй хүн гэсэн үг. Энэ хүн маш тийм зөөлөн харагддаг хүн байж болох үз. Ерөнхийдөө хүмүүснийхээ ахтар айж сүрдээд байдаггүй, маш тийм зөөлөн, хөдөлгөөн нь хүртэл нэг тийм зөөлөн тайван удаан талтай хүн байх боломжтой. Гэхдээ энэ хүний маань одоо биеийн хилэмжин гэх юм уу, бага зэргийн тийм дотгошоогоо байж болно. Магадгүй гараа яг ингэртэй явдаг. Эсвэл ингээд юу гэмээр чиндээ нэг тийм өхөл гарны нэг тийм хаалттай, биеийн хилэмжин нэг тийм хаалттай хүмүүс байдаг да. Яг тийм төрлийн хүн бол байх боломжтой. Гэхдээ энэ хүн бол одоо юу гэдэг яг таньдаг хүмүүс болон танилыг үрэн одоо маш их байж болзошгүй. Тийм болохоор энэ хүн одоо маш олон хүмүүстэй мэндэлж явдаг болов гэж бодож байна. Зүгээр хаашаа харна яг нэг харахад ингээд нэг хүнтэй юм ярьсан л байж идэг. Тэгээ дахиад яг эргээд харангуй дахиад нэг өөр хүнтэй юм ярьсан зогсож идэг яг тийм төрлийн хүн байх шиг байна. Энэ хүн манаас зарим хүмүүсийн хувьд нэг тийм олонний танил хүн байж магадгүй. Эсвэл зүгээр л яг одоо юу гэдэг гэр бүл иргэн тойрон танилтаа одоо маш тийм нэр хүндтэй хүндлэгддэг хүн байж болзошгүй байна. Гэтэ энэ хүн маань одоо юу гэх юм? Одоо маш тийм нэг тийм зөөлөнч биш, хатууч биш, яг нэг тийм дундаж энергитэй хүн. За яг хувцсалтан ч гэсэн яг тэгж илэрхийлэгдэх байх. Яг ингээ амар зөвүү юм уу гэд харахаар үгүй. Тэгсэмчлээ нэг амар нэг юм чөлөөт юм уу гэд харахаар бас үгүй. Яг нэг тийм дунджийг барьдаг хүн байх шиг байна. За одоо болохоор яг юуг нь харуул дотоод зан чанарыг ямар хүн байна вэ гэд харсан чи яг үүндээ маш эерэг хүн байна. Ерөөсөө альва зүйлийг төсөөлж бодохдоо дандаа нэг юм эргээр бодож идэг, сөрөг зүйл яг бодно л доо. Гэтэ эерэг энерги нь ерөөдөө бол одоо маш давуу гэсэн үг. Энэ хүн маш шулуун шудраг хүн. Юу бодож, юу мэдэрч байгаагаа шууд ингээ хэлчих гээд байдаг талтай. Энэ нь зарим хүмүүст одоо бага зэргийн хүнд тусдаг байж болох үз. Зарим хүмүүс бол энэ хүнийг харьцахад амар хүн гэж тодорхойлох гээд байдаг тал бас байгаа байхаа. Мөн энэ хүн маань гэр бүл болон ойр дотны хүмүүстэйгээ маш одоо тийм аз жаргалтай байж чаддаг, цагийг бас маш гоё өнгөрүүлдэг байх гэж бодож байна. Тэмч болохоор ерөнхийдөө бол энэ хүн одоо яг өөрийнхөө байгаа амьдралдаа маш тийм аз жаргалтай байгаа гэж хэлэх юм уу? Тэрэн дээр нь нэмээд болохоор энэ хүн бас ирээдүйдээ тэгж боддог байж болно л доо бас. Гэрлэлтийнхаа талаар одоо маш их тийм бодож байгаа юм байна гэх юм уу? Би ирээдүйд ямар хүнтэй гэрлэх болоо гэдэг ч юм уу? Миний ирээдүйн гэр бүл ингээ ямар авах вэ? Яг тийм гоё үлгэр шиг байж чадах болов уу гэд яг тэр тал дээр бол бага зэргийн тийм ургуулж боддог, хэтрүүлж боддог тийм төрлийн хүн байх боломжтой. Мөн энэ хүн одоо альва нэгэн ёслол, баяр маяр тиймэрхүү
арга хэмжээнүүд дээр очих бас хоббитэй байж болно. Эсвэл яг тиймэрхүү зүйлс дээр одоо тийм байнгын очих ажилтай байдаг бас байж болно. Бас яг ажлынх нь онцлог бас байж болно л доо. Магадгүй энэ хүн ивент зохион байгуулагч эсвэл зураг авдаг эсвэл одоо тийм арга хэмжээнд одоо маш ихээр тийм урагддаг хүн байж бас болно. Гэтэ энэ хүний маань яг нэг сул тал нь болохоор энэ хүнд амархан итгэдэггүй байх гэж бодож байна. Ямар нэгэн ажил явууллаа гэхэд энэ хүн одоо юу гэдэг өөр хүнтэй хамтарч ажиллаад эсвэл ингээд өөр хүмүүстэй учир начраа болоход хэцүү гэж боддог болохоор аль болох ингээд ганцаараа байхыг хичээдэг, ганцаараа ажиллаа явуулахыг хичээдэг болов уу гэж бодож байна. Тэрнээс биш одоо юу гэдэг хайр дурлалын харилцаанаас цухтаад гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм бол ерөөсөө бишээ. Зүгээр л энэ хүн яг ихэнх хүмүүстэй ингээд таарч тохирдгүй юм шиг санагдаад байдаг. Эсвэл хүмүүсийн үзэл бодол нь энэ хүнд таалагддаггүй байж болохоор энэ хүн зүгээр хаяа яг ингээд нөгөө нэг уулзж байгаа танилцж байгаа хүмүүсийнхаа үзэл бодлыг сонсохоос өмнө бараг яг нөгөөнд ингээд дуртай дургу эсвэл ингээд vibe нийлэхгүйгээ шийдчихдэг яг бас нэг тийм төрлийн хүн байж болно. Баг зэргийн хашир. Гэтэ энэ нь одоо нэг айхтар тийм муу зан чанар бол биш ээ. За одоо болохоор та хоёр яг хизээ яаж уулзалтах вэ гэдэг тал дээр харсан чинь за магадгүй одоо хин нэм ажилласаа амралт авсан юм уу. Ерөөсөө нэг тийм амьдралын идэвхтэй байгаа үе чинь санагдахгүй байна. Мөн таны хувьд одоо энэ хүнтэй уулзахаас өмнө ч юм уу таны сэтгэл санаа баг зэргийн хэцүү болцсон эсвэл ажилласаа бүр ингээд залхацсан, burnt out болцсон яг тийм төрлийн амьдралын үе дээрээ бол уулзах боломжтой. За эсвэл одоо өнгөрснөөсөө ингээд салж чадахгүй эсвэл ингээд ямар нэгэн зүйлээс салах гад чадахгүй явж явах үе дээрээ бас уулзах боломжтой. Энэ нь одоо харилцаач гэж болно, нийт хөрөнгөч гэж болно, мөнгө төгрөг, үр зээл мэдэхгүй. Тиймэрхүү юмнууд бол байх боломжтой. Ямар ч исэн яг ийм ямар нэгэн асуудал шийдэхэд явж байх одоо яг тийм амьдралын үе дээрээ бол уулзах боломжтой байна. Гэхдээ миний бодлоор энэ хүн одоо юу гэдэг таны нөгөө Ace of Wands гэдэг нэрийг яг энд үргэлжлэлээр байна л да. Тэгэхээр миний бодлоор энэ хүн яг таны болцчихсэн за эсвэл ирээдүйд болцох хүмүүсийн дунд байж болох үс. Ер нь бол яг тэгэхээр та өөрөө буцаад ингээд энэ хайр дурлалын амьдрал дээрээ байхаа. Хайр дурлалын амьдрал дээр одоо маш юм идэвхтэй үе чинь үргэлжлэлээр байна л да. Ер нь бол одоо хүмүүс крашлж байгаа эсвэл олон хүмүүс таныг крашлж байгаа. За эсвэл одоо ямар нэгэн байдлаар харилцаа хайж байгаа ч юм уу. Яг тийм идэвхтэй үе дээрээ яг энэ хүнтэй таарч тохиролдох бол боломжтой. Гэтэ 10-ын сэлэм яг буруу харж гарч ирснээс харах юм бол энэ хүн бас таны аль хэдийн уулзчихсан хүн байж болно. Гэтэ миний бодлоор үгүй баха. Энэ хүн яг тийм шин танилцах, шин орж ирэх хүн гэж ер нь бол яг давуу энерги нь бол тэгж бууж ирж байна. За тий хизээвэ гэдэг тал дээр асууж үзсэн чинь 2 өдөр 2-7 хоног. Тэгэхээр яг энэ хугацааны дараа эсвэл дотор бас байх боломжтой. Зарим хүмүүсийн хувьд маань за ялангуяа Ace of Wands гэсэн маш юм хурдан бөгөөд хүчтэй энергитэй үед бол яг үндэ ийм хурдан цаг хугацаач гэсэн боломжтой юм аа. За зарим хүмүүсийн хувьд маань бол харин харьцангуй удаан байж болзошгүй. Гэхдээ ерөнхийдөө цаг хугацааны тал дээр асуухад бол та өөрөө яг хэр идэвхтэй байна. Нөгөө хүн чинь бас ингээ хэр идэвхтэй байна. Яг тэр чинээгээрээ одоо юу гэх юм хоёрын уулзах хугацаа чинь одоо юм тодорхойлогдохгүй гэх юм уу. Та хоёр ингээ удаад л байх юм бол эсвэл ингээ хайр дурлалаас өөрсдөө ингээд тусгаарлаад байх юм бол та хоёр яг үндэ 5 жилийн дараа ч уулзаж болно. Харин хурдан байх юм бол 5 сарын дараа 5-7 хоногийн дараа за мэдхгүй магадгүй зүгээр л яг 5 хоногийн дараа хүртэл ингээд уулзалтах боломжтой болохоор
энэ тал дээр миний зүгээс бол нэг амар тэгж хязгаарлалт хийж өгөөд байх сонирхол бол байхгүй нэ. За ерөнхий уншлага маань бол иймэрхүү байна. Нэмэлтээрээ болохоор та гэдэг энэ хүний хайрын хэл. За тэгээд та хоёр хоорондоо хэр нийцэмжтэй тохиромжтой байх вэ? За мөн өөр нэг сонирхолтой асуулт оруулж ирсэн болохоор та хоёрын одоо хоорондын хоёр талын гэр бүл чинь хэр нийцэмжтэй байх вэ гэдэг талаар бас харж өгч байгаа. За тэгээд бичлэгийг маань цаг зав гаргаад энэ хүртэл үзсэн баярлалаа. Таалагдсан бол комент үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай. Сайн байна уу? Link start байна. За та хэрвээ ягаан цэцгийг сонгосон бол энэ маань одоо 3 дугаар бүлэг гэж явах байгаа. За хамгийн түрүүнд болохоор та хэдийнхаа одоогийн яг хайр дурлалын амьдрал чинь ямархуу энергитэй байна вэ гэдэг зорилгоор energy check одоо энергийн шалгалт хийж байгаа гэсэн үг. Хэрвээ одоо миний энэ хэлэх байгаа зүйл танд таарч байх юм бол энэ яг таны групп мөн гэсэн үг. За тэгээд харсан чинь lovers маань доош араа гараад ирсэн байна. Тэгэхээр яг одоо мэдхгүй энэ бүлгийг сонгосон хүмүүс маань ихэнх нь одоо хостой ч юм уу эсвэл ингээд харьцаж байгаа хүн байгаа болов уу гэж бодож байна. Эсвэл одоо юу гэдэг зарим хүмүүс маань болохоор ийм л энэ л да. Хүмүүстэй уг нь ингээд танилцаад болцоод яваад байгаа хэрнээ ерөөсөө нэг тийм харилцаан дэше ахихгүй байгаа гаццсан ч юм уу эсвэл ингээд яах гэдэг нь мэддэхгүй тодорхойгүй байдал бол байгаа юм байна. За одоо болохоор таны гэрлэх хүний гаднах дүр төрхөөс нь авч үзье л да. За тэгсэн чинь lovers доош орж гарч ирсэн. 9-ийн зоос бас доош араа гараад ирсэн. Тэгэхээр миний бодлоор энэ хүн одоо олон хүнтэй нэг амар харьцаа байдаггүй болов уу гэж бодож байна. Одоо юу гэдэг шаардлагагүй бол гэх юм уу. Тэгэхээр энэ хүн маань бага зэргийн нэг тийм дотгошоо хүн байх боломжтой. За биеийн хилэмжин ч мөн бага зэргийн одоо тийм нэг хаалттай гэх юм уу. Одоо гар нь яг ингээд цээжний хавард байждаг. Эсвэл ингээ хүлээ хавчаад суучдаг. Эсвэл ингээд биеийн өнцг нь яг нэг тийм амар тийм хаалттай байрлал байдаг. Тиймэрхүү байх бол боломжтой. Тэгээд миний бодлоор бол энэ хүнийхээ айхтар тэгж хар бараан хувцлах гэхээс илүүтэйгээр жоохон гэгээлэх ч юм уу тийм цайвар өнгийн хувцас өмсдөг хүн байх магадлал өндөртэй. Тэгээд гаднах дүр төрхийн хувьд одоо нэг тийм бага зэргийн нэг тийм онцгой дүр төрхтэй хүн байж магадгүй. Ямар нэгэн байдлаар тийм сорвтой ч юм уу мингтэй ч юм уу ягаад ч юм яг тэгж орж ирээд байх юм. Гаднах дүр төрх нь бусдаас ингээ бага зэрэг онцгой. Хүмүүсийн нүдэнд жоох өртдөг. Гэхдээ одоо юу гэдэг юм. Энэ хүн маань өөрөө нэг тийм юу л хүн байна л да. Бусдад одоо тийм хүндлэгдээд амжицсан гэх юм эсвэл ингээ зүгээр л анх танилцсан хүмүүс харлаа гэж бодоход бага зэргийн сүрддэг. Ягаад гэхээр энэ хүн бас ингээд юу байж болохоор юм л да. Тийм үгээ цэгндэг. Үйл хөдлөл нь хүртэл бага зэргийн удаан, тайван тийм хүмүүс ерөнхийдөө бол яг ингээ сэтгэл зүйн хувьд бусдад одоо тийм нэг амар тийм сүрдмээр харагддаг гэх юм уу. Ер нь бол ингээ баг ярьдаг хүн байх боломжтой. Гэхдээ энэ хүн одоо юу гэх юм. Яг ярих дээрээ тулаад шаардлага гарсан үед бол энэ хүний яг амны фигүр гэдэг зүйл одоо маш сайн болохоор яг үнэндээ хинээс ч юу ч гуйж чадхаар яг тийм төрлийн хүн. Бага зэргийн нэг тийм юу харагдаж магадгүй л дээ. Гэхдээ нэг тийм амарч гэх юм уу. Гэхдээ миний бодлоор бүр амар тийм ширүүн дүр төрхтэй хүн бол арай биш хаа. Гайгүй яг дунджийг нь олоод авсан тийм зөөлөндөө царайтай. Гэхдээ нөгөө царайны хувирал нь гарахтаа бага зэргийн нэг тийм ууртай царайлдаг ч юм уу. Эсвэл ингээд зүгээр байж итэл угаасаа л байгаа царай нэг тийм сериус нэг чухалчилсан дандаа нэг
ажил хэрэг яриад явж идэг юм шиг яг тиймэрхүү царайтай хүн байж болно. Тэгээд энэ хүн маань бас ингэж л орж ирж байна л да. Зарим хүмүүсийн хувьд маань яг одоогоор нөгөө нэг харилцаанд таагүй байгаа яг тэр хүн нь байх бол магадлал бол маш өндөр. Гэхдээ мэдээж яг шинэ хүн байх хэсгийгч яг үгүйсэхгүй. Яг тэгэхээр энэ бичлэгийг маань маш олон хүн үзэж байгаа. Зарим хүмүүс маань аль хэдийнэ ер нь л энэ хүнтэйгээ танилцчихсан гэж орж ирж байгаа бол зарим хүмүүс маань шинээр танилцсанаа гэж орж ирж байна. За тэр тухайд бол сүүлийн асуултаар үзэх байгаа. За одоо болохоор энэ хүний доторх зан чанар нь яг ямар юм бэ гэд асуухад бол энэ хүн яг одоо сэтгэл зүйн хувьд гэх юм уу зүгээр ингээд ямар нэг зүйлээс хамааралтай болох одоо маш дургу. Энэ хүний одоо юу гэдэг сэтгэл нь жоохон шархалцсан байсан байж магадгүй одоо яг өнгөрсөнд нь гэх юм уу. Өнгөрснөөсөө тийм сэтгэлийн шарах траума авцсан болохоор энэ хүн маань ерөнхийдөө одоо өөрт нь ингээд хэрэггүй гэж бодсон зүйлийг эсвэл хүнийг шууд ингээ хаяад явцдаг болсон. Өмнө нь бол магадгүй тийм биш байсан бах. Өмнө нь ерөнхийдөө бол ингээд хүмүүсийн амийг айгуу тийм дагуулах гэж үздэг. Хүмүүс ерөөсөө нэг тийм үгүй гэж хэлж чаддаггүй төрлийн одоо маш тийм зөөлөн төрлийн хүн байсан болов уу гэж бодож байна. Одоо бол яг эсэргээрээ энэ хүн яг өөрт нь таалагдахгүй байгаа зүйлсийг хангалттай хаяад явчих чадах бөгөөд сэтгэл хөдлөл нь жоохон бага. Одоо энэ хүн маань нэг үгээр бол өмнө нь ингээд зүрхээ дагдаг байсан бол энэ хүн одоо илүү тийм тархиа дагах шинж чанартай байна гэх юм уу. Арай илүү логик сэтгэл гэдэг. Ерөнхийдөө сэтгэл зүйн болон сэтгэл санааны байдлаа нэг хайхтар авч үзэхгүй гэсэн үг. За тийм ч болохоор энэ хүн яг нэг сэтгэлээ нэгтэй одоо маш томоор нээдэг. Энэ хүн ер нь хэр барагтаал сэтгэлээ нээгээд байдаггүй болов уу гэж бодож байна. За ойр дотны найз нөхөд байсан ч гэсэндээ эсвэл одоо юу гэдэг дүнгэж болзоод танилцж байгаа үндэ энэ хүн бүр амар тэгж татагдж таалагдаагүй бол нэг айхтар тэгж гүн гүнзгий яриа бол үүсэхгүй байх гэж бодож байна. Дандаа нэг тийм нэг өөрийгөө одоо юу гэдэг нэг тийм ухаантай шүү, үнэн цэнтэй шүү гэснийг яг батлах хүсэл бол энэ хүн байд юм байна л да. Тийм ч болохоор таны талаар нэлийн асуух байх. За өөрийнхөө талаар одоо бас маш дэлгэрэнгүй ярих гад байдаг. Шинж чанартай байна. За тэнгуүтээ надад өөр нэг тийм тайлбар орж ирж байгаа нь болохоор за нэг бол энэ хүн маань ингээд хитрхи амархан альва зүйлд ингээд татагдчаад дараа нь ингээд тэрнээсээ салж чаддаггүй болохоор зүгээр л энэ хүн анханасаа сэтгэлээ нээдэггүй гэдээ ойлгочиход болно. Энэ хүн яг одоо ингээд дотроо яг юу мэдэрч ийн гэдгийг яг нээхэд тэрийг одоо бүр ингээ маш урт удаан хугацаанд бодсны үр дүн дээр ер нь бол тэгж өөрийгөө нээж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүн бас хаа хамаагүй зүйлд айхтар хөнгөн хуймгай хандаад байдаггүй болов уу гэж ерөөдөө бодож байна. Тэгээд өөртөөгөө таарахгүй байгаа хүмүүстэй ерөөдөө бол нэлээд үзээтэй явдаг. Ер нь бол одоо юу гэх юм нэг хүн өөрт нь таалагдахгүй хандлага гаргалаа гэж бодоход энэ хүн ерөөсөө тийм зүгээр орхихоор хүн бол биш. Яг зөв борууг нь хилж өгөөд бууж өгөхгүй нөгөө нь уушлах гоохгүй байвал энэ хүн бас бууж өгөхгүй. Ер нь бол нэг тийм баг зэргийн хор шартай хүн байж болохоор байна. За тэнгуут одоо болохоор нөгөө нэг хизээ яаж хаана уулзах вэ гэдэг байгаа штэ. Тэнгуүтээ энэ асуултан дээр болохоор энэ үзэрнөөс харах юм бол ямар нэгэн байдлаар тийм баяр ёслолд явж байгаа эсвэл
Надад яг нэг тийм 5 дахь өдрийн орой шоудаж явж байгаад яг энэ хүнтэй танилцах гад байж магадгүй юм шиг санагдлаа. Ягаад тэгэхээр энэ хүн чинь бас одоо юу гэдэг таны одоо юу гэдэг найзуудын найз залуугийнх нь найз юм гэх юм уу? Эсвэл найзын найз гэдэг ингээ ямар нэгэн байдлаар одоо тийм бүр амар шууд хамааралтай биш ч гэсэндээ тодорхой хэмжээгээр одоо тийм танилын хүрээ чинь адилхан байж болох уу хүн байна. За эсвэл одоо шууд утгаараа бүр огтоосоо танихгүй хүн гэсэн байх боломжтой. Тэгэхдээ миний бодлоор яг энэ танилын танил гэдэг нь илүү даваа орж ирж гин гэж бодож байна. Тэгээд энэ хүнтэй уулзахдаа ерөөхдөө одоо маш тийм ядарсан байх болно. Одоо сэтгэл санааны хувьд гэх юм уу? Магадгүй одоо хийж байгаа ажилласаа бүр ингэ залхацсан. Ёо за 5 дахь өдөр боллоо нэг гарч орё доо гэсэн шигээ те нэг тиймэрхүү vibe бол яалтчгүй мэдрэгдэж чинь ямар ч байсан маш их одоо ядарсан байна. Тэгээд энэ хүнийг яг яаж таних вэ гэхээр за саяны гаднах төрхөөр нь харж болно. Тэрнээс гадна одоо таны нүдийг чинь маш ихээр татах байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр энэ хүний энерги нь одоо таныхтай маш ойролцоо гэх юм уу. Эсвэл ингээд та хоёрын одоо мэдээж нэг нь ингээд нэг эмгтээлийг энергтэй, эрэгтэйлийг энергтэй гээд байгаа. Тэрний яг энэ таны уулзах гэдэг хүн чинь болохоор эрэгтэйлэг энергийн давмгаас хүн юм болов уу гэж бодож байна. Гэхдээ ямар ч тохиолдолд солигдож болно. Та энэ хүнийг анх хараад ерөөдөө бол маш хүчтэйгээр татагдана. Яасан дажгүй залуу вэ? Яасан дажгүй бүсгүй вэ гэдэг ч юм уу. Эхний ээлжинд нэг тийм нэг жоо сэтэн хаяж байгаа байдлаар яг танилцах байх гэж бодож байна. Энд надад ягаад гэхээр ерөөсөө нэг тийм ажил хэрэг мэрэг хөөцөлтөд явж байгаа тийм юм бол харагдахгүй байна уу? Гэхдээ та хоёр анх ингээ бие бинийгээ харчаад яасан дажгүй хүн бэ гэж бодхоос олныхээ айхтар цаашлахгүй байх гэж бодож байна. Угаасаа яг ингээ хин нэлийн хашир үзэх байх гэж бодож байна. Эрэгтэй ч амархан сэтгэлээ нээхгүй, эмэгтэй байсан ч тэрнийхээ амархан сэтгэлээ нээгээд байхгүй. Нэг үгээр бол одоо ингээ бие бинийгээ ажиглахаар шинж чанартай байна. За нөгөө хүн маань ер нь яах нөгөө үйлдэл хүлээж авах нь уу гэсэн яг нэг тиймэрхүү байдлаар бол нэлийн харах байх гэж бодож байна. Гэхдээ яг тулаад энэ хүнтэй яриа өдөх юм бол одоо маш тийм шулуун шудраг та хоёр хоорондоо маш хурдан хугацаанд ойлголцох боломжтой гэж гарч ирж байна. Тэгэхээр хинэн ч төрүүлж очиж яриа үдсэн байсан. Яг одоо гарч иж үр дүн нь адилхан тийм сайн тал руугаа гэх юм уу. За ер нь бол тийм байна. Тэгээд энэ хоёр өдрийг харсан чинь 3 ширхэг 6-тай ийм хүзэр тоонууд харагдаж байна. Тэгэхээр 6-гийн тоо гэдэг угаасаа яг энэ харилцаанд маш одоо тийм чухал байж магадгүй хагасаа өдөр уулздаг ч юм уу. Эсвэл яг энэ дээр харж байгаачлан 6 өдрөөс 6-7 хоногийн дараа эсвэл дотор бас ингээд уулзалтаад танилцаад уулзах боломжтой. За магадгүй бас одоо анхны болзооны өдөр чинь бас 5 дахь өдөр бас байж болохоор байна. Ерөнхийдөө бол энэ 5 дахь өдөр гэдэг энэ хүзэр надад яг энэ 3 аяг буруу арж гарч ирсэнтэй амар тийм холбоотой юм шиг санагдаад байна. Ягаад ч юм. Окей, тэгэхээр 5 дахь өдөр чухал байж болох нь байна. Гэтэ миний бодлоор хагасаа өдөр бас нэлээд чухал байх болов уу гэж бодож байна. Миний хүнтэйгээ ерөөдөө бол одоо маш тийм хурдан уулзах боломжтой юм шиг санагдлаа. Ягаад чи миний бүлгийнхний маань хувьд бол эсвэл нөгөө нэг зарим хүмүүсийн хувьд ба нөгөө нэг аль хэдийн одоо байгаа партнер чинь одоо байгаа харьцаж байгаа хүн чинь үү эргэж байгаа хүн чинь гэдэг ч юм уу те яг тийм хүн байна гэсэн болохоор хэрвээ тийм харилцаатай хүмүүс маань бас байгаа бол 6 өдрөөс 6-7 хоногийн дараа эсвэл
дотор одоо харилцаанд нь ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороод явах боломжтой гэсэн үг. За ерөнхий бичлэг маань бол энэ хүрээд дуусч байна. Та бүхэн нэмэлтийг маань авах бол энэ хүний хайрын хилийг нь харж өгнө. Та хоёрын хоорондын нийцлийг харж өгнө. Тэгээд би яг дахиад нэг асуулт оруулж өгсөн болохоор та хоёрын хоёр талын хоорондын гэр бүл чинь хэр нийцэх вэ гэсэн бас нэг тийм асуулт оруулж өгч байгаа шүү. За тэгээд бичлэгийг маань цаг зав гаргаад үзсэн баярлалаа. Хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай.